За сайн байцгаана. За сайн байцгаана. За бид хоёр одоо мэрэгсэн архитектурын шалгалтаа өгөхөд явж байна. Одоо төгж яриагааг олсон гэдэг хүн баахан төгжлээ. За одоо бид хоёр тест хийлээ. За подиум гэж юу хэлдэг вэ? Stand. Өндөр барилгын доод хэсэг төлөвлөгдсөн илүү өргөн хэсэг. Өндөр барилгын доод хэсэгт төлөвлөгдсөн илүү өргөн хэсэг. За. За. Веранд гэдгийг хамгийн зөвөр яаж тодорхойлох вэ? Балкон. Шилэн хан дээвэртэй заяа. Халаалтгүй битүү тагт. Террас гэж юу нэрлэдэг вэ? Террас чинь тэгэл террас ч ойлгомжтой шүү дээ. Барилгын амш. Барилгын үргэлжлэл болсон ил задгаа тавцсан. Хэсэгт нь хоёр давхар болгоод төлөвлөсөн тийм хэсэг гэсэн. Барилгын өндөр хучилттай том орон зай гэж байгаа зү. Хэсэгчлэн төлөвлөсөн нам өндөртэй 2 дугаар давхрын хэсэг. Ойлгосноо? Гүү. Би ч л өөр юм бодсон юм. За, лоунж гэдгийг юу гэж тодорхойлох вэ? Лаунж. Тэгэл пи угаал хоол идэх газар. Яах гэдэг юм бэ? Бодлоо мó. Бодлоо. Барилга доторх орон зайд багтаан хэсэгчилсэн талбайтай төлөвлөсөн Лаунж гэжтэй чи. Лодж гэж хэлээгүй шүү дээ. лаунж харин барилга доторх орон зайд багтаан хэсэгчлэн талбайтай төлөвлөсөн нэг эсвэл хоёр талдаа ханагуй тагт хэлбэрийн нийтийн ашиглалтай талбайн хэсэг. Ойлгосон уу? Хараа. Лаунж. Лоджиг лаунж гэвчихсэн юм шүү. Үгүй, лаунж чинь ерөнхийдөө тийм утгатай л байгаа байхгүй юу? Тэнгүүд лаунж гэдэг ресторан юм юу ингээд ерөнхийдөө тийм хэсэгчилсэн газар болохоор лаунж гэж юу нэрлэлсэн байт юм шүү. Үгүй шүү дээ. Пи ууж хоол идэх газар шүү дээ. Баялаа талтай. Галерей гэж энгийнээр юу гэдэг вэ? Үзэсгэлэн. Барилга дотор сунаж төлөвлөгдсөн нийтийн ашиглалттай нэг талаараа ханагуй задгаа урт тагт хэлбэрийн талбайн хэсэг. Тэгснэ наа чи ингээ хэлбэр нөө тий. Наадах нь чи ингээ хэлбэр нь галерей шүү. Энэ чи галерей шүү. Окей, эннийх нь ингийн хэлбэр нь галерей байгаа зү. Галерейны энгийн биш байгаа зү. Нэг хуцаан зэрсэн. Пентхаус гэж юу нэрлэдэг вэ? Дээврийн давхар ашиглалтай өрөө талбай шүү дээ. Пентхаус гэлдэг юм уу? Үгүй шүү дээ. Олон давхар барилгын дээврийн давхар. Тэр чи алдрын өрөө гэдэг шүү дээ. Тэр чинь бас техник өрөөч гэж хэлдэг юм байна. Үгүй адар. Адар гэдэг чинь зүгээр хаусны тэр ашиглалтай тэрийг хэлдэг шүү. Үгүй шүү дээ. Яг л тэр дээврийн тэр талбай чинь адар гэдэг. Тийм налуу тийм. Тэгээд адар одоо орон сууцнууд чинь дээврээ гурвалжин энтрийн ингүүтэй юм налуу анаатай зардаг шүү дээ. Тэгээ хямдхан байдаг хөө тэр чинь. За тэгвэл ямар ч байсан пентхаус байсан биш. Нэг адар мадрын талбай ч. За дээврийн давхар дах ашиглалтай өрөө талбай шүү за. Дөрвөлж гэж юу вэ? Ийм гэдэг шүү дээ. Дөрвөлж. Дөрвөлж гэдгийг заа юу ийм өндөр барилга байлаа гэхэд 3-4 талаараа дэд бүтцээр хязгаарлагдсан орон сууц олон нийтийн барилгуудын олонлог гэж байна.
цэцтэй утгагүй. Зүгээр л цагцлбар утгал шүү дээ. Харуулах. Одоо жишээлбэл 3-4 талаараа ингээд дэд бүтцээр холбогдсон гэдэг чинь одоо юу Home Plaza ч юм уу тийм үү? Тэгвэл өнөөдрөөс Home Plaza-г дөрвөлц гэж нэрлэцгээе. Замын улаан шугам гэж алийг хэлэх вэ? Тэр ярьж байна. Аль. Тэр улаан шугам. Үндэсний нийт бүтээгдэхүүн гэж юу хэлдэг вэ? Монголдо үйлдвэрлэж байгаа бүх хэмжил үндэсний нийт бүтээгдэхүүн шүү. Тэгээ нөгөө жилд гэж яахгүй тухайн орны нэг жилд хийж гүйцэтгэсэн бараа үйлчилгээний өртгийг өөр орныхтай харьцуулсан ба биш. Өртгийг тухайн орны нэг жилд үйлдвэрлэсэн бараа үйлчилгээний өртгийг мөнгөөр илэрхийлсэн үзүүлэлттэй. Хүү амын амжиргааны түвшнийг ямар гол үзүүлэлтээр илэрхийлдэг вэ? Цалин. Нэг хүнтэй авах үндэсний бүтээгдэхүүн гэсэн. Амиргаа. Үндэсний зэвсэг. Тэгээ монголчин яхаа 90% импорт шүү дээ. Мэдхгүй байна. Амин би гайхал. Би бүтээгдэхүүн бол надад бол нэг ширхэг говийн аимс тэр. Биш янмлын. Говийн аимс. Ямар тансаг юм ярьчлаа. Төсвийн санхүүжилттэй объектын төлөвлөлтөд юу илүү анхаарах ёстой вэ? Эхний 3 Money. Яг наадах чинь л энэ илүү шаардлагагүй зардал өртгийг үүсгэхгүй орон нутгийн онцлог боломжийг бүрэн ашиглах зургийн даалгаварт бүтээлчээр хандах гэж шүү. Бүтээлчээр хандаж мөнгө хэмнэ гэж шүү. Одоо болох уу? Одоо энийг дуусгачих. Одоо толгой эргээд та бүр ороо өгч чадхаа боллоо. Одоо 3 гэтгүү. За тэгээд. Бахвэрг багныг тодорхойлно. Яа. Ямар хэцүү юм бэ? Би энийг барыг санахгүй ах ямар юм гэнэ? Бахвэрг багны. Би нэг наач үйлдвэр мөлтөртэй. Үйлдвэрийн барилгын хөндлөн чиглэлд хийх хан тогтоох багна гэсэн. За бид хоёр одоо ингээд нарны гүүрэн дээр явж байна. Тэгээ бид хоёр шалгалтаа өгчөөд тэгээ дараагийн бичлэгийг өгчөөд олцъя заа ёо. A few moments later. Бид хоёр шалгалтаа өгчөөд ирлээ. Яасан гэж бодчих. Би тэнцэнгүй. Энэ хүн тэнцсэн. 80%-аас дээш тэнцэх ёстой гэсэн боловч минийх 80 хүрсэнгүй. Тэгээд тэнцсэнгүй. 40 асуулттай байдгийм байна. Ер нь ороод компьютер дээр суугаад тэгэл цагийн дотор хариулах ёстой байдгийм байна. Тэгээд 32-ыг зөв хариулж тэнцсэн. Тий. Тэг маргааш гараараа 5 цаг зураг зурна. Тэгэл хэцээ хариуна гарна да. Тэгээд мэржсэн архитекторынхоо зэргийг авна. Тамах тэмдэгтэй болсон гэсэн үг. За би одоо тэгээд дараах дээр юм да. Ингээ ганцхан өгөх боломжтой байдаг болохоор хэцүү байна уу? Яг зүгээр ингээд за яаж тоглосон дахиад нэг өгчий гэж өгчдөг болгоо байхгүй. Дүнгээ харсан. Шахах. За яаж одоо тоглос замбайг чиглэсэн өгчээ. Зүгээрстэй. Тэгэл өгчдөг бол одоо тэгсэн чинь дахиад 80,000 төгрөг илүү
Тэгснээ хүлээгээл дахиад хүүхдэд харуулахгүй болоод төгжрээл дахиж ирээл дахиад өгнөд төгдөөл за одоо бид хоёр хүүхдээ өвөд нь харуулсан байгаа учраас одоо цаашаа дахиад нэг ажил амжуулчаад ирнэ. Нэглээ одоо мэрэгчтэй аваагүй юм чинь гадаад явъя гэсэн үү те. За бид хоёр гадаад босртаа захиаллаа. За баяртай. Баяртай. The next day. За сайн байцгаана. Одоо ингээд өглөөний 8:30 болж байна. Яасан бэ гэхээр өчигдөр бит хоёр 8:40-гээд гарсан чи 10-гээ ирсэн. Тэгэхээр би шалгалтаа болохоор арай эрт гарыг гээд 10 минутын өмнө гарсан чинь 10 минут ч маа нэг 20 минутын өмнө гарсан чинь 10-ын шалгалтанд 8:40-гээ ирсэн. Хүлээгээ сууж. Тэгээ баг зэрэг догдолж байна. Бишээ сандарч байна. Тэгээ яах вэ? Тэгээ ороо юу болох нь харцгаая. 5 цагийн турш гараараа өгсөн даалгаврын дагуу ямар нэгэн барилгын зураг гарах хэрэгтэй байгаа.